За бид нар одоо өмнөх гишүүд зөндөөл дурдсан байх нөгөө төрийг цомхон болгоно гэд одоо Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт ч бас бүр өгүүлбэрээрээ тусцсан байна. Төрийн албыг цомхон чадварлаг болгоно гэд. За энэтэй холбоотой энэ 20 сайд чинь яг яахаар болчихв? Тодтголтой цуг цоошин бүтэц орж ирээд тэгэхдээ энэ 20 сайд буюу энэ яамдуудын чинь тоо цөөхөр байгаа мó эсвэл бол энэ чигтээ ингээ үлдэх гэж байгаа мó гэдэг нэг ийм асуулт байна. За хоёрдугаарт энэ сайд нарыгаа үлдээж байгаа шалгуурууд нь ер нь юу юм болоо гэд. За мэдээж зарим нэгэн сайдууд сайн ажилласан л гэж байна, тааруу ажилласан л гэж байна. Гэтэл нийгэм бас хэнийг яаж дүгнж байгаа юм болоо гэдэг асуулт байна. За одоо шулуухан хэлэхэд би сангийн сайдыг үлдээж байгааг бас жоохон гайхаж байна л да. Гэхдээ яг нөгөө тодтгол орж ирээд бүтэц өөрчлөгдөхөөр өөрчлөх гэж байгаа мөгүй юу мэдэхгүй байна. Одоо бид нар чинь гишүүн болоо жил болоогүй хугацаанд 4 дахь тодтголоо хийх гэж байна. Тэгэхээр ер нь бол сонгодог парламент сонгодог засаглалтай улсад бол төсвөөс олж их асуудал үүсдэг. Төсвийн тодтгол хийгдэж гэн гэдэг чинь тооцоолол буруу байсан байна, төлөвлөлт буруу байсан байна л гэсэн үг. Гэтэл нэг жилд одоо 4 дахь тодтголоо хийх гээд за яг тодтгол явахдаа 4 дахь төсвөө батлах гээд явж гэн гэдэг энэ хэний хариуцлагатай холбоотой болоо. Би бол жавхлан сайдад бол хувь хүнд бол ямар ч асуудал байхгүй. Зүгээр энэ тодтгол энэ олон хийж байгаа нь өөрөө асуудал биш үү гэдэг ийм асуулт байна. За хоёрдугаарт магадгүй бас жавхлан сайд хариулж магадгүй юм л да. Одоо энэ татврын багц хууль орж ирэхэд энэ танаа намын бодлогод ч байна, энэ засгийн газрын хөтөлбөрт ч гэсэн энэ 3.2.1-4 баг дунд орлоготой иргэдийн татврын ачааллыг бууруулна гэдэг. Тэгэхээр дунд орлоготой иргэдийн татврын ачааллыг бууруулах ямар одоо бодлого баримтлах юм болоо. Тэгэхгүй бол одоо статистикаар бол хувь хүний орлогын албан татврын тайлангаар 24 онд 10 саяас дээш цалинтай иргэд бол 8,000 л байд юм байна. Тэгээ энийг бид нар дунд орлоготой иргэн эсвэл өндөр орлоготой иргэн гэж үзэж байгаа юм уу? Ер нь бага орлоготой иргэн хэдээс хэд байдгийг. Тэгээ энэ 8,000 гэдэг тоо чинь 50, 100,000 хүрж вэж сая бид нар тэр одоо нөгөө brain drain тэ нэг гадагшаа цуух энэ цувааг зогсоох ийм одоо магадлал үүсэх юм аа. Тэгэхгүй бол энэ өндөр ачаалттай татвараас болоод Монголд ажил хийх сонирхолтой хүн бүр байхгүй болж байна. Болж ивэл гадагшаа гарахыг хүсэж байна. За энэтэй холбоотой судалгаач байдаг. Бүр 65 хүртэлх насны 18-аас илүү 65% нь боломж олдвол гадагшаа гарна гэсэн байна. Тэгэхээр дундаж иргэдийнхаа энэ орлогыг өөрсдөд нь бас үлдээх энэ бодлогыг баримтлахгүй бол энэ дундаж орлоготой иргэд чинь энэ инфляц, энэ үнийн өсөлтөндөө идэгдээд доошоо бага орлоготой иргэд болох гэдэг. Бага орлоготой иргэд маань бүр одоо нөгөө өмнөх сайдууд тодорхойлсончлон ул руу явах гээд байна. Тэгэхээр энэ дээр ямар бодлого баримтлах юм болоо. Тэгээд энэ татврын багц хууль чинь яаж орж ирэхээ хуучин одоо төслөөр явж байгаа дээр бол тийм дөрвтэй шинжилэл бол харагдахгүй байгаа. Ялангуяа хувь хүн дээр бол нэг 80 орчим мянган төгрөгийн одоо юу гэх юм бэ өгөөж үлдэх ийм шинжтэй харагдсан. Тэгэхээр энийг бол танаа засгийн газар нэлээд дөрвтэй өөрчлөхгүй бол энэ иргэдээ ерөөсөө алдаа дуусгахны залуучуудаа за хоёр үндсэн шалтгаанаар гадагшаа явдаг те мэдээ залуучууд бол үргэлж гадагшаа тэмүүлдэг. Эсвэл бол одоо нөгөө өндөр боловсролтой ийм хүмүүс нь гадагшаа явж байна. Тэгэхээр энэ дээр юу нэг иргэдээ Монгол улстай тогтоох чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ? За нэг асуулт. Энэ сайд нарыг одоо урамшуулал цалинтай холбоотой энэ гадаад улсуудын жишээг та авч хэрэгжүүлэх үү? Жишээлбэл Сингапурын жишээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй хамааруулж энэ сайд нарын за их хурлын гишүүдийнх бас байж болно. Цалин эсвэл урамшууллыг тогтоодог ч юм уу нэг энэ систем рүү оруулж хариуцлагажуулахгүй бол ерөөсөө ингээл ямар ч хариуцлага байхгүй баахан сайд. За ер нь төрийг цомхон чадварлаг болгох бол ганц хоёр яамны тоо хэмнээл дэд сайд энтрийг байхгүй болгоснороо дөрвтэй хэмнэлт гарахгүй мөлий. Бүх газруудад чигүүргийн давхардал байна. Бүтцийн давхардал байна. Жишээлбэл одоо инновац захин бодлого харилцаа холбооны газар ийм Монголиа дата төв зохицуулах хороо агентлаг энийг одоо нэг зэгцэгтэл 20 тэрбум төгрөг хэмнэх болцоод. Энэ бол бараг 10 яамны төсөв үйл ажиллагааны зардал явд. Тэгэл одоо сандал ширээ тамга тэмдэг нэг баланк нэг үсэг өөрчлөгдөх хөдөл баахан нэг тэмдэг болоод тэрнээсээ их зардал болж ирснээс нийт төрийн албаны түвшинд цомхон чадварлаг бодох төсвийн хэмнэлтийн тодтолыг бид оруулж ирнэ гэж төлөвлөж байгаа. За үүгээр төрийн албыг 9%-аар цомгохдохоор төрийн аттестатчлал болон чиг үүргийн давхардлыг шинжилж байна.
За нэгдүгээр энэ чиг үүргийн давхардлууд. Одоо жишээлбэл эрчим хүчний төв зохицуулах, эрчим хүчний салбарт гэтэл 3-4 толгойтой эрчим хүчний компани, агентлаг ингээд давхардлууд бий болсон. Энэ одоо ингээд өнөөдрийн бас хариуцлагагүй байдал дэлбэрэлт энтертэй ч зарим талаас шууд холбоотой хариуцлага үлээх хэзээ. Ингэж чиг үүргийн давхарлал болгоныг хэмжиж үзээд нэгдүгээр чиг үүргийн давхарлалаар, хоёрдугаарт энэ төрийн зарим чиг үүргийг хувийн хвшилж шилжүүлэх. Тэр одоо захимжуулалт, инновац, Монголд холбоотой зарим ажлыг хувийн хвшлүүд гүйцэтгэж яж байна. Дата одоо энэ хиймэл оюун ухааны ирээ. Гуравдугаарт өмч хувьчлал болон төрийн албаны бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх. Төрийн компани шинжил, төрийн албаны чиг үүргийн шинжилгээд энэ зохицоороо бол нэг юм 5 багцаас сургуулсан зохицоор энэ чиг үүрэг, давхардал, захимжилтаар одоо бас олон ажил үүрэг, чиг үүрэг хэмнэгдэж болж байна. Ийм 5 чиг баримжаатай төрийн албаны энэ цомхон чадварлаг гэсэн тэр бүтцийг углуургаар нь хэрэгжүүлэхийг зорж байна. Ингэснээрээ төрийн оролцоогч бас хязгаарлах, хувийн хвшлэгч дэмжих зохиц бодлоготойгоо уялдана. Энийг төсвийн тодголоор оруулж төсвийн тодгол юм л болж байгаа. Сайд нэрийг удируулдаг бол тодорхой шалгуур байдаг юм хэлсэн. Жишээлбэл гадаад бодлого доктортой байх ёстой. Гадаад ертөнцид манай нэр хүнд гадаад бодлогын үйл ажиллагаа сайн байгааг та бүхэн мэдж байгаа. Ингээд дэлгэрүүлээд ярих юм бол хүн болгоноор. Одоо сангийн яамн дээр ихэд одоо бид экспортын зөвлөл энэ онтрет хийж байгаа яриа хэлцээр татврын маргаан одоо арбитр руу 9 сард очих гэж байна. Олон улсын арбитр руу. За дараа нь дээр нь одоо энэ хил гайл бомбтой холбоотой зохицуулалт экспортыг нэмэгдүүлэх бодлого төсөв бүгд сангийн яамн дээр энэ үргэлжлээ явж байна. Ахаал нэг шинэ хүн тавьдаг энэ гол түлхүүр мега төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд одоо энэ татврын реформ дээр ч гэсэн ахаал нэг шинэ хүн тавиал ахаал 6 сар ахаал энэ төсвийн тодголыг одоо хийгээд хэдэн хоног суугаад одоо хийцийн яамдууд чи энийгээ хэрэгжүүлэхгүй бол өөр хүн ирээд энийг ойлгохгүй дахиад хэдэн сар биднэрт ингэ зогсох цаг ирэх болох. Төрийн алба тасралтгүй явж аж өнөөдрийн дэлхийн ертөнц гадна талдаа ийм хүнд дайны нөхцөл байдал хөндөж, геостратеги, геополитикийн байдал хөндөж улам тодорхойг болж байхад бид бодлогын доктортой байдлаа хадгалах хэрэгтэй. Ер нь тэгээд сангийн сайд бол хязгаарч сайн нэртэй байдгүй юм. Дандаа толгоос ихсэрж явах хэвээр төрийн сан барьж байгаа хүн бүх хүнд их найрсаг сайн харагддаг хүн бол муу сангийн сайд гэж олон улсад илэрдэг. Дэндүү сайхан зантай байх юм бол төрийн сан төсвийн алдагдaltaч нэмэгддэг. Тэгвэл бүх шатанд хариуцлага сахилахыг нэмж шахаж ажиллана. За татврын реформын талаар ч гэсэн бүх хүмүүст оногдсон 800 мянган төгрөгийн 10 саяын цалинтай хүн байсан ч гэсэн 800 мянган төгрөг хүртэл хөнгөлөгдөн нэг хөв болно тэргээд тэгтээ нэг бид татврын реформыг бол бас нэлээд гүнзгий ирүүлж төсвийн хуультай 8. За гишүүний асуултанд нэмж хариулъя. За шинийг хурал дангаар өргснөөс хойш хуулийн өрөөнд өргөн баригдсан 2 туудагийн тодголыг удахгүй хилцэн 2 туудагийн дүр биш. Нэгдүгээр за хоёрдугаарт татврын реформыг сүүлийн 1-2 сарын дотор бэлтгэсэн зүйл биш ээ. Энэ сүүлийн бид 2-3 жилийн хугацаанд бэлтэж байгаа юм. 2-3 жилийн хугацаанд. За яг энэ бүгд нь ярих нэг бол одоо хэдэн өдөр ярих сэдв. За таны асуусан яг нюанстай юмнууд дээр чинь нэг тодорхой хариулт өгье гэж ингэж бодож байна. Татвар ногдуулахаар иргэдийн одоо орлогын түвшингөөр нь бага тунд өндөр орлоготой гэж ялгадаггүй. За энэ удаагийн татврын онцлог бол прогрессив буюу шатлсан татврын систем рүү шилжинэ. За энэ иргэд дээр хэд хэдэн суугаар одоо нөлөөлж очноо. Нөөтийн хуулиар, хувийн орлогын албан татврын хуулиар, за мөн аж ахуйн нэгжийн орлогын. За болдын жавхлан шүнгүүцээ шариулъя. За тухайлбал нөөт одоо энд худалдаа авалтын түвшин хэмжээ хязгаар ялгахгүй. Одоо нэг өөрөх жишээ нь одоо 2 сая төгрөгийн хүнс худалдаа авалт хийдэг бол 4 ам бүлтэй байлаа гэхэд 4 ам бүл дээр хуваагаад 500 мянгаар нөөтөө бичүүлэхэд тэр өөрөх тэр жил одоо сарда шинөөтийн буцаа авалт 100% буцааж авах жишээтэй. Тэгэхээр тэр бол одоо өрхөөр нь орлогоор нь юус ялгаж байгаа зүйл биш. 10 сая төгрөгийн худалдаа авалт хийдэг өрх бол эхний 2 сая төгрөг дээр саяын миний хэлдэг зохицуултыг хийхэд бас л ингээд худалдаа авалт нь тэр хэмжээгээр буурал авчина. Хувийн орлогын албан татвар дээр жишээ нь дундчаар 2.3 сая ийм ерөн цалингийн системд юм анх нэг хүний. Тэгэхээр эхний 800 мянган төгрөг дээр татварт бүрэн чөлөөлөгдөж байна.
А үлдсэн хэмжээндээр хуучнараа 10,000-аараа 10%-аар төлөөл явна. Тэрнээс биш баг